За өдрийн мэнд хүргэе. Mining Pulse podcast-ийн ээлж дугаар эхлэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн дугаараар бид бүхэн хөгжлийн бодлого зорилт мөн мега цэслүүд бол 14 мега цэслийг хэрэгжүүлэхэд бас төрөөс баримталж буй бодлого, хууль эрх зүйн орчны уялдаа холбооны талаар ирсэн зочинтойгоо ярилцах болно. За таны урилга хүлээж авч хүрэлцэж ирсэн маш их баярлалаа. Тэгээд эрс зайлгийн салбар бол мэдээж Монгол улсын эдийн засгийн хувьд бол тулгуур салбар гэж явж байгаа. Гэхдээ бас яг энэ салбарт төрийн нэгдсэн бодлого бас байхгүй байна. За саяхан бас хөгжлийн бодлого төлөлтийн хууль бас батлагдсан. За энэ дээр бол засгийн газар 8 хөтөлбөрийг ингээд оруулсан тийм. Гэхдээ бас энэ маань уулуурхайн салбарын талаар бас орж чадаагүй. Тэгэхээр цааш бас яг энэ төрөөс эрс зайлгийн салбарт баримтлах бодлогыг бас бидэнтэй уулзахгүй. За ярилцсанд өрсөнд баярлалаа. Тэгэхээр хөгжлийн бодлого төлөвлөлт түүний удирдлагын хууль их хурлаар батлагдсан. Тэгэхээр энэ хууль батлагдсанараа Монгол улс урт болон дунд хугацааны бодлого, дээрээс 8 зорилттой хөтөлбөр. За энэхүү хөгжлийн бодлогодоо нийцсэн улсын жилийн төлөвлөгөө батлах ийм үүргийг их хурл хүлээсэн. Нэгсэндээ засгийн газраас их хурлд өргөн мэдүүлээд их хурлаар баталдаг болсон. Тэгэхээр улсын жилийн төлөвлөгөөнд тусгагдаагүй ажлуудыг төсөв суулгадгүй хөгжлийн бодлоготой уялдаж байгаа эсхүүдээр төсөвдөр нэгдсэн санал хураалт явуулдаг. Нэгсэндээ энэ оны эх оны төсөв маань хөгжлийн бодлоготой нийцж гинүү гэдэг дээр их хурл бол нэгдсэн санал хураалт явуулж байр сууриа батгадаг. Ийм бас чиглэл рүү явсан. За бид бол алсын хараа урт хугацааны бодлогоо бол баталсныг та бүхэн мэдж байгаа. Тэгээ үүнд суурилсан дунд хугацааны шин сэргэлтийн бодлогоо хэрэгжүүлж байна. За бид 5 жил тутамд улсын жилийн төлөвлөгөөнөөс гадна 5 жилийн бодлогын чиглэлийг батлах их хурл үүрэгтэй. Энэ утгаараа засгийн газар дээр яг энэ хөгжлийн бодлогын асуудлыг хариуцж байгаа эдийн засгийн хөгжлийн яам бол энэ 5 жилийн чиглэл дээр бид нэгдсэн ажлын хэсэг байгуулад мөн хувийн хвшил, мэргэжлийн холбоодууд, бизнесийнхний төлөөллийг оролцуулаад яг ажиллаж байна. 10 дугаар сарын 31-ээс өмнө их хуралд өргөн мэдүүлнэ. Тэгэхээр энэ 5 жилийн чиглэлийн хүрээнд бол 8 зорилт хөтөлбөрийг гаргах ийм үүрэгтэй. Тэгэхээр уулуурхайн салбар бол манай ер нь бол эдийн засгийн гол мэдээж хөдөлгүүр. Тэгээ экспортын 93%-ийг уулуурхайн салбар эзэлж байна. За хөрөнгө оруулалт гэж ярьсан ч гэсэн бараг л 70 гаруй хувь нь энэ уулуурхайн салбарт л ордог. Тэгэхээр бид бол эдийн засгаа төрөлжүүлнэ, уулуурхайн салбараа төрөлжүүлнэ, солонгоруулна гэж их олон жил ярьсан мөртлөө бас бодиттой үйлдэл хийсэн үү гэвэл яг энэ эдийн засгийн бүтцийг харахад бол бас үгүй. Тийм учраас төрөөс уулуурхайн салбарт баримтлах нэгдсэн ийм бодлого энэ хөгжлийн бодлого төлөвлөлт түүний удирдлагын хуулиар төрөөс баримтлах олон бодлогын баримтчгуудыг илүү зэгцтэй болгосон. Тэгэхээр алсын хараа урт хугацааны бодлого дээр ч тэр ер нь уулуурхайн салбарт баримтлах бодлого чиглэл зорилтууд бол туссан байдаг. За бид энэ удаагийнхаа 5 жилийн чиглэлээр бол уулуурхайн салбарыг хэрхэн төрөлжүүлэх вэ? Хэрхэн нэмэн өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх салбар болгож хөгжүүлэх вэ? Дээрээс нь цаашдаа манай улс чинь геологийн наривчсан судалгаа гэхтэл газар нутгийнхаа бараг 4% л хийсэн улс шүү дээ. Тэгэхээр улс орныхоо хэмжээний нэгдсэн дижитал дата, нэгдсэн суурь судалгаа, наривчсан судалгааг бол бүрэн дүүрэг хийж чадаагүй. Тэгэхээр цаашдаа бид нэр энэ геологийнхоо салбарыг хэрхэн таньж мэдэх үү? Эрэл хайгуул руугаа хэрхэн анхаарах уу? За өнөөдөр хайгуулын лицензийн ашиглалтын лицензийн тоогоос 2 дахин бага байгаа тэр хэрхэн дүгнэлт хийх үү гэдэг энэ зорилт руу илүү чиглүүлж байгаа. Тийм учраас магадгүй зарим хүмүүс бол уулуурхаан салбар нэг л салбараас эдийн засаг хамааралтай. Тэр дундаа нэг 5хан бүтээгдэхүүнээс тэр дундаа зөвхөн нүүрсээс хамааралтай энэ эдийн засгийг яах вэ? Эсвэл аялал жуулчлал, өдөө аж ахуй
одоо мэдээллийн технологийн салбараа одоо илүү хөгжүүлэх үү гэж ярьдаг. Гэхдээ за мэдээж одоо мэдээлэл технологи, хөдөө аж ахуй, эрчим хүч, ил жуулчлал гэсэн салбарууд бол тэргүүлэх чиглэл мөн. Гэхдээ яг уул уурхайн салбар шиг манай одоо эдийн засгийг хөдөлгөөд аваад явчих салбар, энэ салбартаа өрсөлдөхүйц салбар бол төрж гаргахад бол мэдээж хугацаа шаардлагатай. Тийм учраас энэ салбараа хэрхэн одоо илүү төрөлжүүлэх үү? Хэрхэн одоо энэ одоо зэсайлуулах үйлдвэр шиг, за одоо энэ гангийн үйлдвэр шиг, за одоо энэ шин одоо түүхийд одоо энэ магадгүй ураны хөрөнгө оруулалтын гэрээг хийсэн шиг шин бүтээгдэхүүнүүдийг хэрхэн үйлдвэрлэх вэ гэдэг рүүгээ илүү анхаарах. Нэгсэндээ одоо геологийн эрэл хайгуул чиглэл рүү анхаарах ийм л одоо бодлогыг л илүүтэй барина. Тийм ч учраас энэ оны одоо төсвийг бид нэр өргөн мэдүүлэхдээ ер нь бол геологийн эрэл хайгуулд зарцуулдаг төсвийн зарцуултыг бол 2 дахин нэмсэн. Ер нь бол гадаадын одоо хөрөнгө оруулалтаарч гэсэн манай улс бол цаашдаа энэ эрэл хайгуул руугаа илүү анхаарья. Шинжлэх ухааны технологийн салбараа дэмжье. За энэ боловсруулах үйлдвэрүүдийгээ дэмжье. Хувийн хвшил аж ахуйн нэгжүүд хөрөнгө оруулалт хийхэд одоо дөт үнд сурталгүй олон зөвшөөрөл дүрм журам шаарддаггүй зохицуулт руу явуулж иж цаашдаа одоо манай энэ уул уурхайн салбар үжирхэг болохгүй болвол өнөөдөр энэ бид нэр эдийн засгийн хөдөлгүүр гэж нэрлэж байгаа хэдий ч одоо бензинээр биш тос цахилгаан засвар сэлбэг гэдэг олон зүйл дээр нь яаж энэ одоо жишээ нь доктортой ажилуулах уу гэж бодохгүй бол энэ хөдөлгүүр чинь зөвхөн нэг бензинээс шалтгааллахгүйтэйг адилхан шүү дээ машинаар бол тэгэхээр бид нар бол зөвхөн одоо ингээд нэг түлш хийгээд явуулаад байсан учраас эвдэрдэг тий яг зогсдог. Тэгэхээр үүнийг бид нар цогцоор нь харахын тулд энэ төсвийн бодлого дээр ижигсэн энэ жилийн хувьд бол геологи эрэл хайгуул руу анхаарлаа, шинжлэх ухааны технологийн салбар руу анхаарлаа, судалгаа руугаа анхаарлаа. Дээрээс нь төр хувийн хвшлийн түншлэлийн хуулийн үе шатуудыг нь бууруулж өглөө. Гадны хөрөнгө оруулалтууд орж ирээд төр хувийн хвшлийн түншлэлээр бариад ашиглах шилжүүлэх хэлбэрээр гадны хөрөнгө оруулагч нар төсөл хэрэгжүүлэх юм бол үе шатуудыг нь багасгаж өглөө. Сангийн амар 3 ордог байсныг нь зөвхөн сангийн амнаас дүгнэлт өгөөд засгийн газар руу оруулдаг болгож өглөө. Аймаг орон нутгууд жишээ нь 100 тэрбумаас доош одоо төсөл хэрэгжүүлэх гэж байгаа болвол өөрөө одоо аймгийнхаа иргэдийн хурлаар оруулаад шийдвэрлэдэг энэ одоо механизмыг нь бүрдүүлж өглөөгээд нэгсэндээ бол эдийн засгийг агшиж явах үед бид нэр илүү мөчлөг сөрсөн энэ бодлогуудыг хэрэгжүүлж явахгүй бол бид нэр яг эдийн засаг юм тэлж явах үед, халж явах үед хуримтлал үүсгэж чадаагүйгээ одоо хоргайг бид одоо амсаж штэ. Тийм учраас бид бол эдийн засаг агшиж явах үед илүү одоо мөчлөг сөрсөн бодлого хэрэгжүүлэхэд илүү буст хийх, илүү дэмжих салбар бол зайлшгүй л одоо энэ геологи уул уурхайн салбар. Тийм ч учраас бол уул уурхайн салбар дэх бодлогыг бол бид нэр энэ 5 жилийн чиглэлээр бол одоо тэргүүлэх чиглэл болж үзнэ. Гэхдээ илүү одоо нэмэн үртэг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэл рүү шаардлагатай бол одоо магадгүй одоо импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа одоо салбар руу илүү одоо хөрөнгө оруулалт хийхэд илүү анхаарна гэсэн ийм л одоо гол зорилтуудыг бол тавьж байгаа. Тэгэхээр яг үнэн таны ярьж байгаагаар одоо нөө тухайн бодлогын хувьд 14 мега төсөл гэдэг зорилт тавьсан тий. Тэрийг одоо хэрэгжүүлэхээр ингээд зорж засгийн газар ажиллаж байгаа. За манай салбарынхны одоо хамгийн том арга хэмжээ болох уул уурхайн 7 хоног одоо 2 өдрийн дараа эхлэх гэж байна. Тэгээ энэ жилдээ ч гэсэн бид нөгөө аж үйлдвэрчлэлийг онцлоё. Тэгэхээр цаашдаа энэ аж үйлдвэрчлэлийн гинжийлэхийг таслахгүй байхад одоо саяны таны ярьдаг геолог хайгуул, олборлолт те үйл ажиллагааны доктортой байх хэрэгтэй байна. Тэгэхээр энийг одоо хэрэгжүүлэхэд үүсэж байгаа хүндрэлүүд нь саяны ярьдаг нөгөө зөвшөөрлийн асуудлууд те за лиценз олгочлоо гэд тэнд очиж шууд үйл ажиллагаа явуулах боломж нь байдаггүй. Тэгээд маш олон одоо Улаанбаатар хотоос буюу Яа Маягийн дэлхүүдээс за төрийн байгууллагуудаас за орон нутгийн төрийн байгууллагуудаас гэд маш олон давхарцсан уялдаа холбоогүй зөвшөөрлүүдийг авдаг те бид нар бас одоо салбарынхаа өрөөнд хууль эрх зүйн орчны бүртгэлээ гаргаад зөвшөөрлийн зураглалаа гаргаад явж байхад бол хэдэн зуугаар хэмжигдэж байгаа энэ тав хэмжээ. Тэгэхээр энэ дээр бас та зөвшөөрлийн хууль дээр өөрчлөлт оруулнаа гэж зөвшөөрлийн зөвлөл дээр бас манлайл үзүүлээ өнгөрсөн жил хэлээ ажилласан. За энэ маань зөвшөөрөл мэдээллийн хууль болж байгаа. Тэгэхээр энэний маань явц ямар байна? Энэний хүрээнд бас ямар ахиц гарна гэж таарч байна. Тэгээ засгийн газрын үйл ажиллагааны 4 жилийн хөтөлбөр батлагдсан. За өмнөх засгийн газрын үед, оюун эрдэнэ засгийн газрын үед би бол хэрэглэлийн зайд байсан. Тухайн үед бол энэ засгийн газрын 4 жилийн үйл ажиллагааны бас хөтөлбөрийг
Тухайн үеийн эдийн засгийн хөгжлийн яам тэргүүн шадар сайдтай хойд хамтарч бас ажиллаж энэ 4 жилийн хөтөлбөр батлуулсан. Одоо үе бас өөрөө энэ эдийн засгийн хөгжлийн яамыг салбарыг бас ахалж байгаагийн хуваар 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөр их хурлаас батсан баримтчиг. Тийм учраас хэрэгжүүлэх үүрэгтэй. Тэгэхээр энэ төрлийн бодлого залгамж чанар бол хадгалагдана. Тэгэхээр засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр туссан энэ 14 мега төсөл бол зөвхөн нэг барилга барих асуудал биш. Энэ бол өөрөө гинжи хэлгээ. Энэ бол өөрөө том экосистем гэдэг агуулгаар нь бид нар харах хэрэгтэй. Тийм учраас засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн энэ 14 төслийг бол хөгжлийн төслүүдийг бол эренблэх ажлуудыг одоо хийж байгаа. 14 мега төсөл ирэх 2 жилийн хугацаанд аль аль төслийг нь урагшлуулах вэ? Яагаад гэвэл бидний одоо төсөөлшгүй, тооцож болшгүй одоо эдийн засгийн сорилтууд бидний өмнө толгорж байна. Зөвхөн энэ дотоод хүчин зүйлээс хамааралтай биш. Энэ одоо Америкийн худалдааны тариф, за одоо энэ ойрох дорндын тийм мөргөл дөөнч гэдэг юм уу, олон улсын нөхцөл байдал. Тэгэхээр одоо тодорхойгүй байдлын индекс чинь тодорхойгүй түвшинд хүрчлээ шүү дээ. Тооцож болшгүй. Тэгэхээр ийм үед бол нэгэнт эдийн засаг ингээд агшиж байна. Тэгэхээр энэ үед хувийн хвшилт байгаа ажлын байрыг хэрхэн хадгалж үлдэх вэ? Төсөв алдагдaltaй батлага өөрөө буруу биш. Алдагдал үүсгэж байгаа алдагдлыг ямар салбар руу хийх вэ? Тэр хийж байгаа салбар нь өөрөө ажлын байр нэмэгдүүлж байна уу? За тэр салбар нь өөрөө нэмүүртэг үлдээж байна уу? Шинэ одоо бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна уу гэдэг рүү. Тэгэхээр тодорхой одоо 1.4 их найдын ч юм уу алдагдал үүслэх гэхэд бид нар энэ хүний хөгжлийг дэмжсэн төслүүд рүү. За дээрэс нь энэ боловсруулах үйлдвэрүүд рүү. Ингээд энэ санхүүжтийг хийвэл ажлын байраа одоо нэмэгдүүлэх зорилго руу явуулвал энэ бол өөрөө мөчлөг сөрсөн бодлого болж хувирна. Энэ тохиолдолд бол төрийн оролцоо дагаад багасах ёстой. Төрийн оролцоо багасхгүйгээр хувийн хвшилт бид нар яаж ажлын байрыг хадгалж үлдэх вэ гэдэг боломжийг нь эрэлхийлэхгүйгээр цаашаа төр ингээд бүх зүйл тутгалдаад зохицуултанд нь оролцоод байх юм бол энэ цаашаа урагшлахгүй. Тийм ч учраас бол бид нэр 14 мега төслөө ирэмбэлсэн. Дээрээс нь ер нь бол яам болгон дээр нийт 149 төсөл байсан. Энэ 149 төслийг засгийн газрын одоо уралдаанд танилцуулаад ирэмблэх ажлыг хийж байгаа. За энэ хүрээндээ бол бид нэр дотор нь бүлэглэж байгаа. Дээрээс нь зарим төслүүдийг эрчимжүүлэх чиглэлээр priority-г нь гаргаж байгаа. Хоёрт бол энэ төслүүдийг ирэмблэхтэй жишээ нь олон улсын ийм одоо төсөл ирэмбэлдэг одоо үнэлгээний аргачлалууд байна. Энэ ирэмби одоо үнэлгээний аргачлалаар хийн шүү. Гээд 4 одоо бүлэг 15 зүйлээр одоо тэр аргачлалын дагуу үнэлж байна гэсэн үг. Нэгсэнээр тэр төсөл өөрөө макро фискал төсвийн одоо нөлөөлөл ямар вэ гэж нэрлэдэг. За дээрэс нь одоо төслийн бэлэн байдал бас ямар байна. За мөн одоо social impact те ямар байгаа юм буюу нийгмийн ач нөлөөлөл. Дээрэс нь хамгийн чухал нь санхүүжилт хийх үс. Тэгэхээр санхүүжилт хийх үс нь тодорхойгүй мөртлөө одоо заавал хэрэгжүүлэх шаардлагатай төслүүд байвал санхүүжилтийн зөв механизмыг олох. Магадгүй төрөө үйлчлэлээр хэрэгжүүлэх үү, гадны одоо зээл тусламжаар хэрэгжүүлэх үү, хөрөнгө оруулалт татах уу. Үүнийг хийхэд ямар зөвшөөрөл дүрм журам саадтайг болж байна гэдэг гацаа саадуудыг арилгах бидний үүрэг. Тэгээд энэ үнэлгээний аргачлалын дагуу тэр 149 төслийг одоо ингээ үнэлж байгаа. Тэгэхээр эхний одоо эрхчил аль аль төслүүд нь эхэлж явах вэ гэдэг дээр ингэж одоо үнэлгээгээ хийхээр сая одоо засгийн газрын урлаар оруулахаар үргэлжлсэн. Ингээд засгийн газар дээр танилцуулагдаад энэ одоо батлагдвал яг энэ одоо үнэлгээний аргачлалын дагуу энэ төслүүд ингээд ирэмблэгдэнэ. За ингээд төслүүд явуулах ч бай. За энэ эдийн засаг агшиж байгаа үед ер нь одоо цаашаа ямар бодлого барих вэ гэхээр мэдээж бид нэр одоо сая төсөө бол өргөн мэдүүллээ. За төсөө өрөөж гисэн бид нар бол орлогыг багаар төсөөлсөн. За зарлага бууруулсан. Урсгал зардлыг одоо GDP-гийн 24% дотроо барьсан. Хэрэгжил 23, 22 гээд урсгалаа бууруулна. Хэрэглээгээ хомно. Гэхдээ хэрвээ зөвхөн хэмэлт хийгээд байвал энэ ч одоо нөгөө борц шиг ингээ хатна шүү дээ тий. Тийм учраас хувийн компанич гисэн хэрвээ одоо борлуулалт багасаад байвал илүү борлуулалт нэмэгдүүлэх чиглэл рүүгээ одоо буст хийдэг. Дэмжлэг үзүүлдэгтэй адилхан над геолог хаагуул шинжилгээ ухаан
нас дэмжихээс гадна бид нөгөө төрийн хүнд сурталуудыг багасгах ажлуудыг давхар хийх ёстой. Учираас бид сая зөвшөөрөл мэдэгдлийн хууль гэж зөвшөөрөл биш нэр нь тийм биш мөртлөө бүртгэл, лиценз, магадлал эд хэмжээ, сертификат мэдэгдэл болоо тийм. Одоо жишээ нь бүртгэн гэжтэй. Тэгээ бүртгэхгүй ажил эхэлж болохгүй. Гэтэл зөвшөөрлийн хуулийн концепц өөрөө юу гэдэг вэ гэхээр зөвшөөрлийн тусгай зөвшөөрөл энгийн зөвшөөрлийн жагсаалтанд байхгүй бол тэр үйл ажиллагаа компани одоо өөрөө эрхлэх болцоотой байна нээц. Гэтэл нөгөө органик хуулиудаараа бүртгэн гэрчилгээ өгнө, сертификат өгнө гэж. Дүгнэн гэхээр адил дүгнэлт гэдэг чинь адилхан зөвшөөрөл. Тэгэхээр энэ хуулиуд дээр бид нэр хуулийн хайлтуудыг хийгээд нэлээдгүй судалгаа хийгээд 90 хуулийн өөрчлөлт зөвшөөрөл дагаж өөрчлөлт мэдэгдэл хуулийн нэмэлт өөрчлөлт 90 хуулийг дагаж байна. Дээрэс нь хөрөнгө оруулалтын орчинд ямар хуулийн ямар заалтууд сад дотор учруулад байгаа гэдэг дээр биднээс хувийн хвшилтэд хамтраад яг AI дээр яг датан дээр суурлаад Монгол улс 40 төгөлдөр мөрдөгч байгаа 400 хуулиас AI дээр одоо дүгнэлт анализ хийсэн. Ингээд энэ дүгнэлт анализ хийсний дараа болвол яг энэ зөвшөөрлийг дагуулж байгаа хуулиуд ч илэрсэн дахиад хөрөнгө оруулалтын орчин саад яг өнөөдөр учруулад байгаа. 20 орчим хууль илэрсэн. Ингээд нийтдээ 100 орчим хуулийн нэмэлт өөрчлөлтөө хамт өргөн мэдүүлэхээр ажиллаж байгаа. Гэхдээ үүнийг хийхийн тулд бид нар энэ хувийн хвшил, бизнес эрхлэгч нар баялаг бүтээгчдийг дэмжих асуудлыг ингээд багцаар нь харах хэрэгтэй. Энэ ч утгаараа бол Монгол Улсын засгийн газрын зүгээс баялаг бүтээгчдийг дэмжих чиглэлээр эдийн засгийн эрх чөлөөний тухай одоо хангалттай хуулийн төслийг одоо боловсруулад өнөөдөр цахим системээр давхар хууль зүйн амд өргүүллээ. Тэгэхээр энэ юу гэхээр эдийн засгийн эрх чөлөөний хуулийн хангалттай хуулийн төслийг дагалдуулсан 100 хуулийн өөрчлөлт энэ эдийн засгийн эрх чөлөөний хуулийг дагалдуулаад хөрөнгө оруулалтын хуулийн нэмэлт өөрчлөлт түүнийг дагсан 90 хуулийн өөрчлөлт дахиад хөрөнгө оруулалтын орчин саад дотор учруулж байгаа нэг 20 орчим хууль байгаа. Ингээд нийтдээ 110 хууль эдийн засгийн эрх чөлөөний хуулийг дагалдуулаад өргөн байна. Нэгсэнд энэ юу юм бэ гэхээр хөрөнгө оруулалт татдаг. Гэтэл шинэ хууль гаргаж ирээд шинэ хуулиар 10 жилийн өмнөх байгуулагдсан гэрээг дүгндэг. Яг үнэ. Хууль буцаж үйлчлдэг. Хууль буцаж үйлчлдэг. Энэ байдлыг хална. За хоёр шүүхийн шийдвэр гараагүй бол хөрөнгө ураадаг. Шүүхийн шийдвэр нь гараагүй бол дансыг наадаг. Тэ? Яг үнэ. Дээрээс нь бизнесийн орчинд тэр компани чинь бизнес планаа гаргаад эргэжил ямар салбар руу хөрөнгө оруулалт хийх вэ гэд тооцоо байж итэл гинти сюрприз барьдаг. Төр. Ингээ эхлэхээр бизнес план өөрөө төлөвлөгөө нь өөрөө гацж эхэлдэг. Тэгэхээр тухайн компани ашиг орлого дагаад буурна, ажлын байр багасна гэхээр олоогүй орлого татвар ногдуулж байгаа. Олоогүй орлого татвар ногдуулах. Тэгэхээр энэ суур зарчмуудыг бид нар хийж өгөө. Үнэхээр одоо Монгол хүн хэлсэндээ байвал хэлсэндээ байх хэрэгтэй. Тэгэхээр энэ эдийн засгийн эрх чөлөөний хууль гэдэг энэ хуулийг хийгээд хувийн хвшил, бизнес эрхлэгч, баялаг бүтээгч нараа дэмжиж гэдэг энэ бодлогын хүрээнд ийм хангалттай хуулийн төслийг одоо боловсруулад цахим системээр тавьж гин. Тэгээд энэ дээр бол хувийн хвшлүүдтэй бол нэлээдгүй уулзтуудыг хийн. Ингэснээр бол төрийн хүнд суртал. Дээрээс нь нөгөө чиг үүргэнд авахцж байгаа бол хувийн хвшил хийх болцоотой салбарт төрийн өмчит компани, орон нутгийн өмчит компани байгуулахыг бүрэн хориглоно. Дээрээс нь сургалт үйлчилгээ, мэдээллийн технологи, нийтийн үйлчилгээгээд салбаруудын үйл ажиллагааг хувийн хвшил шилжүүлнэ. Энгийн зөвшөөрлүүдийг мэргэжлийн холбоонд шилжүүлнэ. Гэт ингээд ер нь бол эдийн засгийн эрх чөлөөний хууль бол бүхэлдээ компани аж ахуйн нэгжүүдийнхаа эдийн засгийн баталгааг бий болгож байна. Энэ хуулийн төслийн суур зарчмуудыг бариад одоо энэ хөрөнгө оруулалттай холбоотой үүсэж байгаа хэрэг маргаануудыг шийдэхэд энэ хууль хэрэг болох ёстой. Дээрэс нь энэ хөрөнгө оруулагч нар өргөдөл гомдол гаргадаг. Тэгээ шүүхтэр очиод одоо бараг адгийн зарга гэдэг шиг хэдэн жил явна. Тэр шүүхийн урьдчилсан шатанд яаж одоо маргаан шийдвэрлэх вэ гэдэг асуудлыг шийдэх зорилгоор бол одоогийн хөрөнгө оруулалтын худалдаа хөрөнгө оруулалтын газрыг агентлаг байна. Хөрөнгө оруулалтын асуудал ирсэн төрийн захиргааны байгууллага өөрөө хөрөнгө оруулалтын тэр зөвлөлийн ажлын хэлбэрээр ажиллаад түүн дотор нь одоо төлөөллүүдийг оруулаад тэр зөвлөл өөрөө шүүхийн өмнө асуудлыг шийддэг байх. Заавал шүүх рүү очихгүй. Заавал шүүх рүү очихгүй шийддэг байх. Түүн дээр нь эрх үүргийг оновчилж өгөх. Дээрэс нь
тэр хөрөнгө оруулалтын асуудлыг эрхэлж байгаа төрийн захиргааны байгууллагуудын чиг үүргийг оновчилж өгөх. Асуудлуудыг бүхэлд нь цогцоор нь шийдэе гэдэг утгаараа бол энэ хөрөнгө оруулалтын хууль, энэ зөвшөөрөл мэдээллийн хууль бол өөрөө эдийн засгийн эрх чөлөөний хуулийг одоо дагуулж одоо их хурлд өргөн мэдүүлэхээр ингэж ажиллаж байгаа. Тэгээ ер нь бол цаашдаа аймаг орон нутгуудын ихч бай хөрөнгө оруулалтыг дэмжсэн бол хөрөнгө оруулах одоо орчинд ямар нэгэн одоо саадтгаар учруулаагүйгээр одоо үйл ажиллагааг нь явуулахад дэмжлэг үзүүлсэн бол хамтарч ажилласан бол өөрөө үнэлдэг байх хэрэгтэй. Тийм учраас эдийн засгийн эрх чөлөөний одоо индекст хувь нэмрээ оруулж байгаа төрийн захиргааны байгууллагуудыг, төрийн захиргааны төв байгууллагуудыг, нутгийн захиргааны байгууллагуудыг үнэлдэг ийм одоо зөв механизм руу явъя гэдэг ийм зорилгоор одоо энэ хуулиудыг одоо өнөөдөр системд одоо байршуулж байна. За маш сайхан мэдээ. Одоо энэ бол шинэ мэдээ ах шүү гэн тий. Ерөөсөө бид нар бол яг эрх чөлөөний хууль гэж сонсоогүй. Бас сайтад нэг мэдээллийг уламжлахад яг сая таялж штэ танхимтайгаа ажилладаг гэдэг ингээд бизнес эрхлэгчдийн хувьд харах юм бол экспортын 93% нь уул уурхай зээлийн салбараас гарч байна. За 7% нь бол одоо бусад бүтээгдэхүүнүүдийг экспортлдог. За гэтэл өнгөрсөн хугацаанд энэ төрийн бас байгууллагуудын хувьд бол ихэнх нь нөгөө төр маань танхимаас мэдээлэл авсан гэдэг. Тэгэхээр тэнд одоо жижиг дунд үйлдвэрлэл илүү голцоо явдаг. Нөгөө том одоо эдийн засгийн хувьд одоо өндөр ач холбогдолтой банк санхүү, уул уурхай тэ одоо хөрөнгө оруулалт гэсэн энэ салбарынхны маань дуу хоолой ингээ үлдчихэд идэх. Нөгөө эдийн засгийн гол 93% одоо экспорт хийж байгаа компаниудын. Тэгэхээр бидний зүгээс бас бизнес холбоодын нэгдсэн зөвлөл гэж одоо өнгөрсөн 6 сард агуулгдсан. Энэ нь бол яг төсөв бүрдүүлэхэд гол өндөр үүрэгтэй оролцдог төрийн бас байгууллагууд нэгцээ. За тэгээд эдгээр маань зорилго нь юу вэ гэхээр саяны ярьдаг шиг одоо ийм ач холбогдол бүхий бизнесийн орчны одоо хуулиуд за мөн одоо үндэсний хор үндэсний зөвлөлт те бас өөрсдийн дуу хоолой хүргье. Тэгэхгүй бол одоо ингээл нөгөө төр маань танхимаас юу авсан танилцуулсан мэдээлэл авсан зөвшөөрсөн гэдэг. Гэтэл чинь тэдгээрийн маань одоо хүрээнд байгаа компаниудынх нь одоо эрх ашиг нь өөр те энд байгаа том бизнес эрхлэгчдийн одоо ашиг сонирхол өөр байна. Тэгэхээр энийг бас та бүхэн маань цаашдын одоо ийм том төслүүд дээр бидраас санал авч байгаарай гэж хүсэж байна. За тэгээ мэдээж таны ярьдгаар одоо 100% яг манай салбарт одоо хэрэгжиж байгаа. Дааж мөрдөх ёстой. За журам гэх юм бол одоо хэдэн зуугаар яригдж байна. За стандарт гэвэл 1000 гарan одоо стандартууд ингэ явж байгаа. Тэгэхээр урд нь бол ингээд нэг нэгээр нь авч үзээд байдаг гэсэн байхгүй юу? Одоо байгууллагын хууль гээл тэгэхээр тэрэнд нэг юм гацаа тийг тавьчихдаг. За заавал нэг иргэний зөвшөөрөлч гэдэг юм уу те иргэнтэй одоо уулзсан байх ёстой гэдэг ч юм ингээд нөгөө хоорондын уялдаа холбоогүй байдал бол яг үнэндээ салбарт бол маш их хүндрэлийг бий болгодог байсан. Тэгэхээр энийг бас ингээд цогцоор нь аваад үзчих юм бол тодорхой асуудлууд дээр бол нэлээд үр дүнтэй алхам болох юм байна гэж бол харж байна. Тэгээ хуультай танилцаа бид бүхэн бас саналаа хөрвүүлнэ те. Дараагийн бас нэг зүйл нь одоо яг энэ салбар хоорондын уялдаагүй байдлыг бас бид нар маш олон жил ярьж байгаа шүү дээ. Ялангуяа одоо энэ саяны ярьдгаар энэ хууль эрхчлэлтийн хүрээнд одоо бид нар хангах ёстой хуулиудаар харахаар бүх салбарын үйл ажиллагаа ороод ирдэг. Байгаль орчны яамны хорж ирж гин за зам тээвэр ингээл бүхэл яамдууд одоо хуулийн зохицуултууд нь ороод ирдэг. Тэгээ эдгээр маань уялдаа холбоогүй байсантай холбоотой түрүүний ярьдаг одоо хүндрэлүүд бий болдог байсан бол эдийн засаг хөгжлийн ам байгуулагдаад бид нар одоо дээд яам нь эднийхээ одоо үйл ажиллагаа зохицуулаад явна гэж ингэж харж байгаа. Тэгэхээр энэ дээр бас яг одоо цаашдаа орж ирэх хөрөнгө оруулагч нарт бид нар гадагшаа ямар мессеж өгөх вэ? Одоо олон улсын жишгээр хөрөнгө оруулалт хийгээд манайх тэгвэл одоо ийм орд байна. За усны асуудал нь ийм байна, бомб нь ийм байна, цахилгаан нь ийм байна. За байгаль орчны хувьд бид нар ийм байна гэдэг ийм асуудлыг ингээд олон улс ярьж хөрөнгө оруулагчдыг өрдөг шүү дээ. Тэгэхээр бидний зүгээс одоо нэг юм малгай амтай болсны ач холбогдол ирээдүйд одоо энэ гадны хөрөнгө оруулагч нарт өгөх мессеж юу байх юм бэ? Бид нар бол нэг 5 жилийнхаа чиглэлийг батлаад түүндээ нийцсэн улсын жилийн төлөвлөгөөгөө яг хатуу баримтлаад түүндээ тохирсон нийцсэн төсөв бариад байвал дахиж одоо энэ салбар дундын асуудал бол төдийлөн бос үүсэхгүй. Тэгэхээр эдийн засгийн ам байгуулагдсны одоо ер нь бол зорилго бол үнэлж чиглэж байна. Жишээ нь эдийн засаг таслал хөгжлийн яам. За энэ бол нэг талаасаа эдийн засгийн яам, нөгөө талаасаа хөгжлийн яам. Одоо жишээ нь бүгд найрамд хятад ард улсад гээд бид нэр сая одоо хил холболтын асуудлаар одоо ингээ бидний одоо бусад энэ хэлүүдийг холбох. За ингээл одоо гайл дээр үүсээд байгаа энэ манифестог ч юм уу шийдэх чиглэлээр хүсэлтүүд явахаар ямар санал хэлдэг вэхээр та нар одоо тэр 15 дахь 5 жилийн төлөвлөгөөний саналаа тусгуулаач. Тэр нь тусгаагүй бол ямар ч ажил явахгүй. За энэ зөвхөн хятад улс биш.
одоо Европын бусад орнууд ч тэр дандаа одоо манай үнцэн чиглэл тусгаж өгч. Жилийн төлөвлөгөөнд оруулаач гэдэг. Зэгцтэй явах гэж байна. Нэгсэндээ ер нь бол бид нар бизнес эрхлэгч нартай хэдэрхий сюрприз барьсаар байгаад нурууг нь авчлаа. Тэгээ Монгол хөрөнгө оруулалт хийхдээ бол танаа одоо улс төрийн доктортой байдал байгаа юу? Хоёр та нар хэлсэндээ байж чадах уу? Ярьсан зүйл хിവэрээ юу? Шинэ хууль гаргаад дахиад одоо бидний үйлс ажиллагааг зогсоох юм биш үсттэй. Төрчин өөрөө тусгай зөвшөөрөл өгчөөд үйл ажиллагаа явуулах гэхээр аймаг орнууд чинь дэмждэг бай гэдэг юм уу. Ингээд ийм байдлаар бол асуудал тандаад байл цааш хөрөнгө оруулалтын орчин сайжинж байхгүй. Тэгэхээр юу гэж харсан бэ гэхээр ер нь эдийн засгийн эрх чөлөөний хууль гэдэг энэ хууль өөрөө суур зарчим байгаасаа. Ер нь одоо Монгол хүн хэлсэндээ байвал хэлсэндээ байдаг. Урт хоолын зам тантай тэ байна гэдгээ тунхаглаж өгсөд. Тэ дээрэс нь энэ хуулиараа тэ тэр төрийн бодлого доктортой гэдгээ энэ зарчмаараа ойлгуулах үнд суур болгож өгөх ёстой. Тэгээд энэ хуулийн суур зарчмыг бариад хөрөнгө оруулагчдад үүссэн маргаан асуудал үүслэж гисэн шүүхтэр арбитртэр очиход энэ өөрөө хамгийн сайн хөшүүргэн болж өгөөсөө гэж бодож энэ одоо хуулийг бол хийж байгаа. Энэ бол эдийн засгийн хөгжлийн сайд өнөөдөр учрал ихээс үл хамааран эдийн засгийн хөгжлийн яам бол цааш оршин тогтнох ёстой. Тэгэхээр энэ хууны асуудал биш. Тэгэхээр бид нар бол хууль хийхдээ өөртөө эрх мэдэл авах гэдэг. Байгууллага хоорондын нэг юм улс төрчд хоорондын эрх мэдлийн ийм өрсөлдөөн дотроос ийм зарчмын хувьд буруу шийдвэрүүд маш их гарч ирсэн байхгүй. Тийм учраас эдийн засгийн хөгжлийн яам бол илүү бодлогын яам. Энэ бол аж ахуйн яам ерөөсөө биш. Тэ? Энэ бол бодлогын яам. Бодлогоо барьдаг, бодлогоо авч явдаг, бодлогоос гажсныг дэмждэггүй байх хэрэгтэй. Тийм учраас хууль тогтоомжийн хуулиар бид нар одоо яг энэ 100 гаруй хуулийн өөрчлөлтөн дотор хууль тогтоомжийн хуулийн дээр эдийн засгийн эрх чөлөөний хуулийн дээр эдийн засгийн эрх чөлөөнд халтай төрөөс одоо үйл ажиллагааг нь одоо зохицуулсан, хянсан, эрх зүйн байдлыг дордуулсан янз бүрийн одоо шийдвэр гаргах тохиолдолд тэ одоо гаргах одоо янз бүрийн хууль боловсруулагдвал түүн дээр нь заавал нөгөө сангийн яам төсвүүдэд дүгнэлт өгдөг шиг эдийн засгийн хөгжлийн яам ч юм уу эсвэл одоо тэр эдийн засгийн зөвлөл хөрөнгө оруулалтын тэр зөвлөл ч юм уу ийм саналаа нэгтгэж тэг өгж дүгнэлтээ өгдөг. Энэ бол үнэхээр эдийн засгийн хэрэгчлэн халтаа хууль байна гэдгийг дүгнэлт өгдөг. Зөвшөөрлийн зөвлөл шиг тийм шинэ зөвшөөрөл явал дүгнэлтээ өгдөг. Түүнд нь тэгээ танаа одоо бизнесийн холбоо ордог, танхим ордог байх хэрэгтэй. Тэгээ би чинь 19 онд мэрэгжлийн нэгдсэн холбооны хуулийг их хурл байр 24 баталсан. Сая мэрэгжлийн холбооны одоо бүртгэл дээр дээд шүүх бүртгэхгүй гэдэг ингээ гацчихлаа. Одоо энэ 100 гаруй хуулийн дээр дагуулад мэрэгжлийн холбооны бүртгэлийг буцаа хууль зүйн яамд шилжүүлээд ингэж чадвал цаашаа одоо жишээ нь бизнесийн холбоо буюу төсөв бүрдүүлж байгаа гол аж ахуйн нэгжүүдээс бүрдсэн энэ холбоо мэрэгжлийн нэгдсэн холбоо болох ёстой. Тэгжиж мэрэгжлийн нэгдсэн холбоо төрийн заримжийг үргэлж хэрэгжүүлдэг, судалгаанд нь оролцдог, хууль дүрмдээ саналаа өгдөг ийм эрх зүйн байдлыг нь одоо өндөрсгөх ёстой гэдэг ийм одоо зарчмыг барьж байгаа. Хууль тогтоомжийн хуулийн дээр. Тэгэхээр энэ бол том би одоо баталгаа олно гэж үзэж байгаа. Ер нь бол эдийн засгийн эрх чөлөөний хуульч тэр энэ хөрөнгө оруулалтын хууль зөвшөөрлж тэр ер нь бол одоо жишээ нь эрүүгийн хуулийн дээр бол нөгөө эрх зүйн байдлыг нь одоо дээрдүүлсэн байх юм бол нөгөө буцааж хэрэгэлдэг. Одоо иргэний хуульд бол тийм ойлголт байхгүй. Тэгэхээр хөрөнгө оруулалтын хуулийн дээр хэрвээ одоо магадгүй эрх зүйн байдлын дээр дээрдүүлсэн бол буцааж хэрэглэн гэхээс биш бусад тохиолдолд хэрэглэхгүй байх энэ суур зарчмаа бол барих хэрэгтэй. Тэгэхгүй бол одоо энэ ер нь no surprise буюу те гинти сюрпризгүй янз бүрийн одоо эдийн засгийн холбоотой, хөрөнгө оруулалтын орчинтой холбоотой, бизнесийн орчинтой холбоотой хууль санаачлал шийдвэр гаргавал заавал одоо багадаа 5-аас доошгүй удаа тэр ашиг сонирхлын хөндөгдөж байгаа мэрэгжлийн холбоо, төвийн ижил аж ахуйн нэгжүүдийг хамааруулсан олон нийтийн хилцүүлгүүдийг хийхийг үүргэжүүлж байгаа. Дээрээс нь нээлттэй сонсголын хуулиар нээлттэй сонсгол хийгээд тэр эрх ашиг нь хөндлөж байгаа компани аж ахуйн нэгжүүдийг оруулж ийм нээлттэй сонсгол хийхийг одоо бүр хатуу хуулиар нь зохицуулж өгч байгаа. Дээрээс нь янз бүрийн шийдвэр гаргах юм бол жилийн өмнө түүнийгээ мэдүүлж энэ чинь компани ер нь бол хувийн ижил аж ахуйн нэгжүүд чинь одоо хэрвээ жилийн өмнө одоо ийм шийдвэр гаргах гэж байна
гэд мэдүүлээд санал аваад ингээ явал тэр компани чинь жишээ нь төлөвлөгөө байгаа. Иргэжлийнхаа бизнесийн төлөвлөгөөндөө нэг өөрчлөлт оруулах шүү дээ. Тэгэхээр ийм л одоо асуудлуудыг тухайлан ингээ зохицуулж өгөхийн төлөө бол энэ одоо хуулиудыг ажиллаж байгаа учраас цаашдаа одоо бизнес гадаад дотоод орчинд бол энэ хууль бол эдийн засгийн хамгийн сайн баталгаа болж өгөх хаа гэж итгэж байна. Тэгээ энэ хуулийн талаар бол та бүхэнтэй бас хамтраад чуулга эхлэхээр бас нэг хилцүүлэг хий. Тэгээ хуулийн ерөн зөөр концепцуудаа бас танилцуулъя гэсэн ийм төлөвлөгөөтэй байна. За тэгээ мэдээж яг саяны таны ярьдгаар ингээд хөрөнгө оруулагчдын шашгийг хамгаалах гэдэг шүү дээ. Бид нар мэдээж энэ уулархаан төслүүд бол урт хугацаанд өгөөж өгдөг, урт хугацаанд үйл ажиллагааны доктортой байдлыг шаарддаг тий. Тэгэхээр хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснараа одоо яг өнгөрсөн хугацаанд олон нийтийн бодож байгаа нь хөрөнгө оруулагч дандаа тэр гэрээнийхээ хүрээнд ашиг хүртээд ам шиг бодоод идэв юм билээ. За нөгөө үйл ажиллагаа найдвартай урт хугацаанд явахын тулд гэрээгээ байгуулчлаа. За засаг энэ дээр нэг охироод байгаа юм шиг. За үн өслөө буурлаа гэл тээ. Тэгэхээр эргээд харахаар яг энэ уулархаан салбарын одоо онцлогч нь үнийн өсөл буурал цавлгаа маш ихтэй гадаад зах зээлээс хамаардаг. Тэгэхээр зарим үед бол компани маш олон жил алдагдaltaй явдаг. Тэр үед нь засаг бол харин авах татвар хураамж нь л доктортой гаддаг. Тэгэхээр хөрөнгө оруулалтын гэрээ аль аль талдаа ийм ашигтай хувилбар байгаад байна шүү дээ. Сая бас та Ороногийн одоо олон жил гатсан хөрөнгө оруулалтын гэрээг бас өөрөө нэлээд манлайлж аваад энийг бол батлуулсан. Энэ дээр бол манай салбарын бол түүхэн үр гүйцэтгэсэн гэж харж байгаа. За зарим одоо манай салбарын оролцогчид танд бүр өвгтэй ээжсэн маш их хүлээлт байгаа. Энэ үйл ажиллагаа бол зөвхөн одоо уулуурхайн салбарт гэхгүйгээр энэ экспортын бүтээгдэхүүнийг төрөлжүүлэхэд те цаашдаа бас яг энэ зөвхөн нүүрснээс хамааралтай зах зээлийг одоо солонгоруулахад өндөр үүрэг гүйцэтгэж байна. За нөгөө талдаа 3 дахь орны одоо хөрөнгө оруулалтыг дэмжсэн засгийн газрын бодлого боллоо. За мөн дараагийн хөрөнгө оруулагчдад одоо ихтгэл найдварыг өгч гинэ гэж. Тэгэхээр цаашдаа одоо манай салбарт хамгийн гол яригдж байгаа зүйл бол нөө чухал ашигт малтмал гэдээ яриад байгаа. Тэгэхээр энэ чухал ашигт малтмалын талаар бас бид нар ямар бодлого барьж байгаа юм. За олон улсад бол энэ уран гэсэн дотор орцсон явж штэ. Тэгэхээр энэ дээр бас төрөөс баримтлах бодлого нь юу юм? Энэ дээр бид нар хөрөнгө оруулагч нартай ямар одоо гэрээ хилцээр хийж явах юм бэ? Ер нь энэ critical mineral те энэ чухал ашигт малтмал гэдэг бол одоо шинэ үеийн л одоо баялаг шүү дээ. Тэгээ ер нь дэлхийд дахин энэ томоохон гүрнүүд бол өнөөдөр энэ чухал ашигт малтмалын төлөөх одоо өрсөлдөөнд л орчлолт. Тэгэхээр бид энэ үед одоо юу хийх вэ? Тэгээ гэдгийг одоо эргээ харах гэхээр за одоо ингээд геологийн одоо наривчсан судалгааны 4% хангалтгүй. Улс орноо бүрэн таньж мэдээгүй. Бид одоо бэлнэ үү гэхээр бэлэн бас биш. Тэгэхээр юутаач одоо те бид нар Монроос цэвэдмэд нэгдлийг илүү одоо те critical mineral чиглэл рүү ажилуулах одоо чиглэл рүү дүрмд өөрчлөлт хийгээд энэ бодлогыг бол чиглүүлсэн. За уран болвол жишээ нь бас л энэ чухал ашигт малтмалуудын нэг л одоо бас төрөл. Энэ зисч бай, литиум те одоо энэ ер нь эн чинь өөрөө энэ шинэ үеийн баялаг болчиход байна шүү дээ. Дээрээс нь химэл оюун ухаан, технологийн өсрэлт хөгжил чинь өөрөө маш их эрчим хүчийг шаардаж эхэлсэн. Тэгээ ийм эрчим хүчийг шаардчихэд байхад манайх ч одоо нар салхины хувьд одоо надад зөв сая гадны нэлээд уулзтууд оролцлоо. Монгол шиг одоо баруун 280 хоног нь нартаа салхитай байдаг улс чи хаана юм бэ? Та нар одоо эрчим хүчийг экспортлогч орн болох бололцоотой шүү дээ. Ингээл хэлдэг. Бид эрчим хүчинд тоглогч болж чадахгүй байна. Эрчим хүчний салбарт бол бид нар бол том тоглогч болох ёстой. Өсөн үсээгүй. За хоёрт бол уран бол өөрөө энэ эрчим хүчний хамгийн сайн одоо түүхэд тийм энэ цахилгаан ногоон эрчим хүч гэдэг байна шүү дээ. Ногоон эрчим хүч маш одоо том түүхэд нь байхгүй. Тэгэхээр бид өөрөө энэ ураны хөрөнгө оруулалтын гэрээ бол магадгүй оюутлогоотой харьцуулахад бол орж ирэх хөрөнгө оруулалт нь тийм их бас өндөр биш. Гэхдээ 3 дахь хөршдөө хийсэн 2 дахь том гэрээ. Дээрээс нь бид нар дэлхийн нийтэд нэг л мессеж өгсөн. Монголчууд хөрөнгө оруулалтын гэрээг яг корпорэт гэрээг бас хийж чаддаг шүү гэдэг. Дээрээс нь хэлцэр хийсэн. Хэлцэрийн үед бол дандаа юм санхүүгийн шинжээч одоо тий гадаад дотоод төгсөн чинь нэг үе бодвол чинь оюутлогын гэрээ хийж явах үедээ харьцуулахад тэрнээс ч хойш энэ 90-ад оны олон залуучууд те гадаад дотоод сургууль соёл төгслөө орчин үеийн боловсрал эзэмшлээ мэрэгжлийн одоо тийм мэрэгсэн санхүүгийн шинжээч нар
төрөн гарсан байна. За энэ залуучуудыг ураад бид өөрсдийнхөө санхүүгийн модель дээр хэлцэр хийсэн. Би бол үүгээрээ байнга бахархдаг. Биднэрт Монгол залуучуудаар санхүүгийн хэлцээрийг хийхдээ өөрсдөө нь санхүүгийн модель хийх гэсэн. Дээрээс нь бид 3 гадны зөвлөх үйлчилгээний компани өнгөрсөн хугацаанд бол авсан юм бэл. Энэ 3 зөвлөх үйлчилгээний компани зөвлөмжийг манай олон хэлцээр дээр уншиж бүрэн чаддаггүй байсан. Ашиглаж. Энэ гэрээн дээр гадны 3 одоо зөвлөх үйлчилгээний компани зөвлөмжийг ашиглаж чадсан буюу түүнийг мэрэгжлийн төвшөнд уншиж хэлцээрдээ ашиглаж чадсан. За ингээд энэ санхүүгийн модель гаргаж тавиад ингээд хийсний дараа бол ер нь бол дэлхийд дахинд тий одоо өрөндийн орнуудад ямар мессеж монголчууд бол орчин үеийн одоо боловсралтай залуучууд та болсон. Дээрэс нь энэ хүмүүс корпоратив гэрээ хийж чадсан. Бид тэр гэрээг нэг хурлын гишүүдэд бас тараасан олон нийтэд нээлттэй тавьсан шүү дээ. Тэгээ ямар сандаа нөгөө ураны хөрөнгө оруулалтын гэрээг нээлттэй хэлсэн дэлхийн анхны улс. Дээрэс нь гэрээг нь олон нийтэд тавьсан. Тэгээ энэ гэрээг харсан ямар ч одоо хувийн хөвшил бол энэ бол гэрээ мó. Дээрэс нь энэ бол negotiation те энэ бол хэлцэр. Хэлцэр гэдэг бол харилцан буулт хийдэг зарчим. Байдгаас биш нэг тал 100% хүслээ хангаж чадахгүй шүү дээ. Тийм хин хиндэ буулт те. Тэгэхдээ энэ бол Монголд ашигтай болж чадсан. Яагаад тэгэхээр бид нар нэгж төр гаргахгүй. Хоёрт бол бид энэ үүн дээр газрын эвлийн баялагын дийлэнхий буюу 51%-ийг ард түмэн эзэмших суур зарчмыг 13 төлбөр татвар хураамжаар авахыг нь одоо тооцсон. Дээрээс нь нөгөө суур амнаад тусгай амнаад өсөн нэмэгдэх амнаад буюу ураны үн өсчихвэл дагаад өсөн нэмэгдэх прогрессив амнаад өснө. Тэгээд суур амнаа заавал авна, тусгай амнаад авах ч тусгай амнаатын хэсэг нь баялагын санд орно. Нөгөө 34% амнаатаар орлуулсан. Ингээд эцсийн үр дүнд ард түмэн хожих. Тэгээд 51% ч өөрөө босоод тавьсан байхгүй. Ер нь цаашдаа хэлцэр хийх одоо том шалгууртай. Юу гэхээр хэлцэр хийлээ бол тэр гэрээнээс орж ирэх ашиг нь ард түмэнд 51% нь очиж өсдөг. Гэдэг чинь босго байхгүй. Тэр 51-ийг давуулах гэж хэлцэр. Тэгэхээр энийг хийхийн тулд нөгөө 34% магадгүй авчвал өөр төлбөрт орчдөг. Тэгээд одоо тэр тал хөрөнгө оруулалт хийхээр бид нэр чаддгүй гэд. Ингээд байдгаа орлуулад тэгээд эцэстээ бол ард түмэн ашигаа хүртэх. Үндэсний баялагын сангийн хоригдл нэмэгдэх ийм л гэрээ болсон. Тэгэхээр газрын ховрын энэ чухал ашигт малтамлын чиглэлээр бол бид ер нь бол геологийнхаа эрэл хайгуулгыг идэвхжүүлэх хэрэгтэй. Тэгээд нэгдсэн том дататай болох хэрэгтэй. За дээрэс нь олон улсын одоо хөрөнгө оруулалтын одоо янз бүрийн форум, уулзалт зөвлөгөөнүүдээр бол бидний ганцхан байх мессеж юм. Яг гоо янз бүрийн хүмүүс шүүмжилдэг ч гэсэн Монгол дэлхийн нийтэд очиод ярих сэдв ер нь Ороно майнингтэй байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ сайн жишээ шүү дээ. Одоо бид өөр одоо юу хөвд. Тэргээл бариад яваад ш манайхан бол тийм. Энд чинь бас юу хөрөнгө оруулагч нар та нар ч гэсэн Монголд ирвэл бид боломжтой. За шүү гэж. Тэгээ дээрээс нь сүүлд нөгөө Францад очиод нөгөө лаборатори байгуулах асуудлыг бас шийдвэрлэсэн. Тэгээд лаборатори байгуулна, байгаль орчны чиглэл дээр онцгой анхаарья гэдэг ингээд Франц талын зүгээс бол бас шийдвэрлэсэн. Тэгээд бид нар бол гадны хөрөнгө оруулалтын форум энэ уулзалт зөвлөгөөнүүд дээр бол энэ сайн мессежүүд өгөх ёстой. Эдийн засгийн хэрэгжүүлэлт нь бол газрын дараа ч гэсэн энэ мессеж өгөх ёстой. Одоо 9-р сарын 22-ны өдөр бас уул уурхаан салбарынхныг оролцуулсан одоо хөрөнгө оруулалтын форум Сеулд хийх гэж байна. За энэ үеэр бол одоо Samsung-ийн компанитай гэрээ байгуулна. Тэгээ ер нь бол газрын ховор чиглэлээр Samsung-д одоо цаашдаа түүхийд нийлүүлэх судалгаан дээр хамтарч ажиллах чиглэлээр одоо бас хамтарч ажиллах гэрээ байгуулна. За мөн одоо уул уурхаан салбар дээр хамтарч ажиллах чиглэлээр AI одоо энэ уул уурхаан салбарын эксперт мэргэжилтэнүүдийг бэлтгэх чиглэлээр хэд хэд их сургуультай 500 оюутныг одоо сургах ажлыг ус эхлүүлэх гэж байна. Мэргэжилтэнгээ бэлтгэхгүй бол цаашаа сургалтлагаа боллоо. За ингээд ер нь бол цаашдаа бид нар энэ газрын ховор чиглэлээр бол бүр онцгой анхаарна. Тэгээ үүнд онцгой ашиг бүгдл өгнө. Гэхдээ үүн дээр нэг төр нэг их наривчилж оролцоод байх та биш. Ажлаа их боломжийн болгоно тийм. Саад дотор учруулах. Тэгээ би бол эдийн засгийн хөгжлийн сайдын хувьд гай болохгүй зай болох ёстой л гэж боддог.
Тийм тэр зарчмаа л байна. Тэгэхээр одоо энэ Зандан шатрын засгийн газар ч хийсэн баялаг бүтээгчдийг дэмжих багц хуулиа барина гэж манай одоо засгийн газрын зүгээс гол бодлогоо ерөнхий сайд өөрөө зарласан шүү дээ. Тэгэхээр Зандан шатрын засгийн газар бол цаашдаа ер нь баялаг бүтээгчдийг дэмжих, илүү чөлөөлөх, илүү одоо төрийн олон зохицуулалтуудыг халах, төрийн оролцоог багасгах чиглэлээр л одоо ажиллана гэдгээ сая энэ эх оны төсвийг мэдүүлэхтэй ч гэсэн манай одоо төсвийн бодлого бол төрийн оролцоог багасгасан. Ийм л одоо төсөв өргө мэдүүлсэн. Нөгөө зард одоо хүмүүс бас нэг зүйл одоо тайлбарлах хэрэгтэй гэж боддог. Орлого багаснаа гэдэг бол төр оролцоогоо багасгах юм л гэсэн. Дээрээс нь зарлага нэмнэ гэдэг бол хувийн хвшилт илүү болцоо бий болгож байна л гэсэн. Нэг зарим ажлыг хувийн хвшлэр гүйцэтгүүлэх нь байна. Худалдаа авалт хийх нь байна. Энд чинь цаана хувийн хвшлээ дэмжиж байгаа л хэлбэр шүүд. Тодорхой алдагдал үүсгэж байна гэдэг бол ажлын байр нэмэгдүүлэхэд илүү анхаарч байна гэсэн үг. Тэгэхээр тэрнээс биш нөгөө хүнчлэгөө ярээр хүлээж ёстой бид нар байгаа нөхцөл маань ямар вэ тий. Одоо тэгэл нэг Blackpink гэдэг хамтлаг нэг 20 өдөр тоглоссны хэмжээний GDP-тэй тий бид нар улс шүү дээ. Тэгэхээр бид нар ийм хэмжээнд нэг Blackpink гэдэг хамтлаг чинь $1 тэрбум $900 сая нэг орой тоглолтоос олж байгаа бол тэг манай GDP хэд юм бэ гэдэг ингээд харахаар бид тийм том эдийн засгтай улс бас биш ээ. Тэгэхээр энэ бол өөрөө байгаа хэдэн компани аж ахуйн нэгжүүдийг доктортой үйл ажиллагааг нь дэмжиж сад дотор учруулахгүйгээр явуулж байхад хувийн хвшлийн манлайлалдор төр болвол одоо зөв оршин тогтноно л гэж бид нар бас ойлгох хэрэгтэй л гэж бодож байна. Яг өнөө одоо ингээ өнгөрсөн ардчилсан нийгэм шилжснээс хойш 35 жилийн хугацааг харах юм бол томоохон одоо төсөл хөтөлбөрийн ард бол дандаа л хувийн хвшил гадаадын шууд хөрөнгө оруулалт байсан. Тэгэхээр эдгээр маань одоо яхаарахгүй ингээд алхам тутамдаа түрүүний таны хэлдгээр засаг солигдох болгонд өөр шин сюрпризүүд гарч ирдэг. За хууль эргэж үйлчлдэг энэ маань ингээл асуудал давсан хэвээрэл байгаа юм л да. Тэгэхээр сая бас та хэлж байна. Ороногийн гэрээн дээр бид нараас арай боловсралтай болсон байна, туршлагатай болсон байна. Олон улсад бас хүмүүсээ боловсролыг бид нар одоо импортлж орж ирсний бас үр дүн гарч байна тий. Гэхдээ энэ даваа тал нь бид нар нөгөө хөрөнгө оруулалт хийж биш төр заавал 34%-ийг эзэмшиж биш роялтигаар нь орлуулж болох юмаа гэдэг бас нэг одоо эерэг мессеж. Тэгэхээр яг энэ цаг үед одоо бид нар өнгөрсөн одоо энэ жилийн туршид бид нар стратеги орд төр 34-ыг аавн 51-ийг аавн гэдэг энэ асуудал бол өрнөлөө шүү дээ. Энэ салбарт бол маш хүнд жил болж байгаа. За уулуурхаан 7 хоногор чсэн бас энэ асуудал дахиад яригдчихэж байгаа. Тэгэхээр цаашдаа ер нь энэ төрийн эзэмшлийн хувь хэмжээ яаж зохицуулах хэрэгтэй юм бэ те? Яаж энэ одоо төр эзэмших авах юм бэ? Дараагийн хөрөнгө оруулагч за би нэг орд нэг юм байна. За энэний иймэрхүү хэмжээтэй болчвол стратегид орчих юм байна. За тэрийн төр нь 50% авчих юм байна. Эсвэл 34% авчих юм байна гэх юм уу. Ийм мессеж байх юм бол одоо их эерэг мессеж болж гадныханд очиж чадахгүй дээ гэдэг ийм байр суурийг бол маш их олон тал бол илэрхийлж байгаа. Энэ дээр таны байр суурь нь ямар вэ? Ашигт малтмлын хуулийг бол олон жил одоо бид өөрчлөе, шинжилсэн хариулгын өргөн барья гэж ярьлаа. Тэгэхээр цаг нь бол үнээр ирсэн. Стратегийн орд гэж байх уу юу? Тэ? Стратегик депозит гэдэг чинь яг стратегийн орд гэж орчуулагдах уу юу? Тэ бас эргэж харах л ёстой. За ингээд энэ уулуурхаан салбарт бол өөрөө энэ үндсэн хуулийн заасан газрын эвлийн баялаг дийлэнхийг ард түмэн эзэмшнэ гэдэг бол 51%. Энэ 51% бол өөрөө санхүүгийн модель дээр үндэслээд хилцээрээ явцад тэр 51% бол Монголд ирж байгаа хэвээр. Тэр нь юугаар ирэх вэ? Усны төлбөрөөр байна уу? Төлбөр хөрөнгөлийн төлбөрөөр байна уу? Одоо орлогын албан дотороор байна уу? Амнаатаар байна уу? Эдгэр чинь өөрөө нийлжиж 51% бүрдүүлж байгаа. Роялтигаар орлуулах нь өөрөө хамгийн эрсдэл багтаа байна. Энэ өөрөө хувийн хвшилтэж гисэн. Яг үүндээ төр 34-ыг авлаа гэд туудад нь нэг л хүн сууна үстэй. Нэг хүнийг өндөр цалин авна үз. Тэгээд өөр хвшлэгдэг. Тэгээд тэргүү тийм одоо нөгөө вето хэрэгтэй тийм тузан гişүү биш шүү дээ. Гэтэл тэгвэл ороонотой хийсэн гэрэн дээр яасан бэ гэхээр вето хэрэгтэй ганцхан хүн дуудаж суулгах шүү дээ. Тэгэхдээ 10%-ийг л давуу эрх хувьцаа эзэмшнэ. 10%. Окей, энэ бол төрийн баталгаа. 10% эзэмшиж байна. Гэхдээ энэ 10% бол давуу эрхийн хувьцаа учраас санхүүгийн ажил хийхгүй.
Нөгөө татвар өр төлбөр хамт барагдуулахгүй. Дээрээс санхүү хөрөнгө оруулалт хамт хийхгүй. Зардал гарахгүй. Окей, ингээ 10%. Гэхдээ энэ бол хувийн хвшилтэд өөрөө төрийн баталгаа. Их хурлаар орсон шийдвэр. Энэ чинь их хурлаар орсон хөрөнгө оруулалтын гэрээ шүү дээ. Их хурлаар орсон. Тэгэнгүүт чи баг 98-аар билүү. Конопцсон шүү. Тэг чинь маш их дэмжлэгтэй байсан шүү дээ. Тэгэхээр роялтигаар орлуулах нь өөрөө шууд борлуулалтаас нь авж байгаа хэлбэр шүү дээ. Амнат гэдэг чинь тийм. Ашиг хүртэх хугацаа хүлээхгүй тийм. Тэгэхээр тэр орж ирлээ. Тэр орлуулсан тусгай амнат нь баялагын санд орлоо. Төсөв татахгүй. Баялагын сангаа болохоор нөө тусгай амнатаар бүрдүүлээ. Бүрдүүлээд явъя. Одоо бол одооны хуулиар энэ ороно майнинг гэрээ чи тийм шүү дээ. Тусгай амнатаар орлуулсан хэсэг. Прогрессив амнатаар орлуулсан хэсэг чинь бүгдээрээ баялагын санд руу. Суур амнаатанд бол одооныхоо хуулиар нөгөө докторжуулалтын сан, орон нутгийн санд хуваарлаад үлдсэн 65%-ийг нь юу гэлээ ирээдүйн өв санд үлээ. Ингээ хуваарлдаг зарчмаар. Тэгэхээр ийм зарчим байгаа учраас амнаатаар орлуулах нь хамгийн эрсдэл багтаа байхгүй. Тэгээ дээрэс нь хувийн хвшлийн менежментэд төр оролцох шаардлагагүй. Бид амнаатаа авъя. Галтгоотой нь амнаатаа ард түмэн авъя. Ард түмэндээ баялагын санд нөгөөе. Ингээд явбал олон хүмүүс хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсаа гэж хүснэ. За тэгээ орон нутгийн санд бүр илүү төвлөрүүлье. Орон нутгийн хөгжлийн санд буюу тэр газрын эвлийн баялагаа ашиглуулж байгаа тэр нөлөөлийн бүсүүдэд. Яагаад өнөөдөр тэр Өмнөговь аймаг илүү амнаад авч болдог? Яагаад тэр Дорноговь аймаг илүү амнаад авч болдгүй? Тэр Улаанбаатар сум яагаад илүү амнаад авах байж болохгүй? Гэдэг шиг амнаатын хуваарлт өөрөө зарим сум аймагуудад буюу тэр нөлөөлийн бүсүүд нь илүү байдаг. Ийм одоо зохицуултуудыг ашигт малтмлын хууль баялагын сангийн хуулиар бол эргэж харах хэрэгтэй. Тэрнээс үүш би бол өөрөө угаасаа төрийн эзэмшлийн 34%-ийг шууд тэгж аваад ирээдүйн үр төлбөрт орохыг бол хүсэхгүй. Ирээдүйн хоочтой өөрөө бас үлдээхийг хүсэхгүй. Гэхдээ газрын хэвлийн баялагын 51% ард түмэн эзэмшдэг. Энэ бол газрын хэвлийн баялаг ард түмний өмч мөн. Энэ нэгэн бүтээгээгүй. Энэ бол одоо байгалийн баялаг. Тэгэхээр ийм байх ёстой. Үүний хүрээнд олон жил бид ярьсан. Авилгын төсөөлийн индекс яагаад буурахгүй байгаа вэ гэхээр олборлох салбарын ил тод байдлын хуулийг гаргахгүй байна. Тэгэхээр байгалийн нөөцийн ил тод байдлын хуулийг бодлох ёстой байхгүй. Энийг би хэрэглэлийн сайд байхад хуулийг нь 2 удаа хилцүүлсэн. Одоо бичигдсэн. Энэ хуулиар юу гэхээр энэ оюутлага гэдэг компани хэдэн хүүхдэд scholarship тэтгэлэг өгсөн. Энэ оюутлага гэдэг компани нийгмийн хариуцлагын хэдэн төгрөг гаргасан. Энэ компани ямар одоо зүйл хөрөнгө оруулсан юм бэ гэдгийг байгалийн нөөцийн ил тод байдлын хуулиар ил болгох хэрэгтэй. Тэгэхээр тэрнээс биш энийг ингээ хаалттайгаар байлгаад байхаар хүмүүс юу гэж боддог татвар төлсөн орлогыг нь л үнэлээд идэг. Энэ чинь шууд бас маш их боломжийг бий болгосон шүү дээ. Ханган нийлүүлэлтийн боломжууд байна. Тэгээд магадгүй нэг тендер зарлаа. Хэдэн компани оролцож. Хэдэн одоо Монголын компаниуд ашиг орлого олж байна. Хэдэн ажлын байрыг бий. Энэ болгоныг өөрөө байгалийн нөөцийн ил тод байдлын хуулиар нь нээж өгөөд ил тод байдлын санаачлагыг дэмжиж эхлүүл энэ салбар өөрөө эрүүлэр нэгсэндээ уул уурхайн салбар одоо хөрөнгө оруулалт орвол ард түмэн баярлдаг болох. Яг бол миний хүүхдэд нэмэр болж энэ одоо орон нутагт сургууль цэцэрлэг барьж. Дээрээс нь манай энэ орон нутгийн сангийн мөнгө төгрөг нэмэгч, цалин хөлсөнд нэмэртэй байна. Гэт ингээд бодит дэмжлэг байхгүй бол энэ нь ойлгомжтой байхгүй бол хин ч гэсэн ингээд нутаг орондоо газар шоргоо ухуулаад байхыг хин хүсэх юм бэ те. Тийм учраас эндээс ард түмэн хожих хэрэгтэй шүү дээ. Ард түмний баялаг. Тэгэхээр би бол ард түмэн хожих хэрэгтэй гэдэг утгаараа ямар ч эрсдэлгүйгээр шууд борлуулалтаас нь амнаатаа авах хэрэгтэй. Үйлдвэр эхэллээ амнаатаа. Жишээ нь тэр ороно майнингийн гэрээн дээр чи 28 оноос бүтээн байгуулалт эхэллээ. Тэр үеэс амнаат авч эхэллээ. 5% суур амнаат, тусгай амнаат 5%. Өнөөдрийн 1 фунт урааны үн хэд байгаагаас шалтгаалаад хэлбэлцэн. Тэ? Тэгвэл бас нэг сайн 80-аас доош орчвол дахин хилцэр. Тэдээс дээш гарчвал дахин хилцэр хийн. Үн хэд өндөр өсвөл хэд буувал. Гэвч энэ босгуудыг нь тавьж. Тэгэхээр энэ мөнгөө аваад эхэлнэ. Дээрээс нь орон нутагт буюу тэр суманд $1 сая заавал оруулах үүрэгтэй. Энэ бол төсөөж тусдаа асуудал. Тэр орон нутгийг дэмжих. Гэхдээ энийг дэмжихэд аймгийн дарга, сумын дарга ингээд зөвлөл ажиллаад энэ оруулсан $1 сая манай сум юунд зарцуулах вэ? Хамтран шийдэж байгаа. Тэрээс энийг нэг сумын дарга одоо кармалж болохгүй шүү дээ. Олон жил ингээд нэг хувийн компаниуд уул уурхайн салбарт
одоо лиценз авчаа хөрөнгө оруулалт хийх гэж очихоор аймгийн даргатаа, сумын даргатаа очиод уулзалт хийдэг. Тэгээд юу гэдэг набор чихрээ барьд юм уу яад тийм те. Ингээд байдаг. Тэгээ хаана хин юу өгсөн тодорхойгүй. Ингээд дуулуурхай салбарын инженер хүнд байхгүй, төрийн инженер хүнд байхгүй. Тэгээ одоо ингээд нийгмийг бүтэн ойлголтгүй хүмүүс ингэж үүмэлсээр хагаад одоо сүүлдээ энэний хор шиг хин үрч нэхэр Монгол хүртэж байгаа байхгүй. Бид нар гадаад очиж хөрөнгө оруулалт хий гэхээр та нар худалдаж штэ. Та нар худалдаж штэ. Тэгээ яагаад өнөөдөр 3.5 сая хүнтэй те ийм улс яагаад ингэж амьдраад ямар одоо би бол гайхдаг. Том эдийн засаг биш үү шүү дээ. Тэгэхээр бид өөрөө зөв юм дэмжиж. Гэхдээ хүн болгон эндээс хүртэх ёстой. 3.5 сая сайхан амьдрах ёстой учраас тэр уул уурхай салбараа ашиглана уу, хөдөө аж ахуй салбараа ашиглана уу, газрын хувраа ашиглана уу, тэ хөрөнгө оруулалт ямар нэгэн байдлаар 3.5 сая хүн шиг амьдрах ёстой шүү дээ. Тэгээ түүний төлөө бол өнөөдрийн нэг 2 3 одоо нэг пост бичгийг ч юм уу эсвэл нөгөө нэг Монгол яламчуудын тэ нэг бухимдал тэ эсвэл одоо нэг юм зарим нэг юм зохион байгуулалттай нэг нөхдүүдийн одоо нэг харлуулалт, гүтгэлэг доромжлолт бүгд ингэж айгаад ичээд суувал энэ хуулс өгчихгүй шүү дээ. Тэгэхээр одоо үүн дээр энийг ойлгож байгаа. Энийг зөв явуулъя гэж хүсэж байгаа, ирмэлцэж байгаа. Одоо энэ бүлэг тэ энэ багууд ингэж нэгдээд энэ нийгмийн зөв хөтлөх ёстой шүү дээ. Тэ нийгмийн зөв хөтөлж тэд нар зөв ойлголт өгч ингээ 3.5 сая бүгдээрээ л тэ олуулаа гоё амьдрий л та гэдэг зарчим руу л би одоо яваасаа л гэж бодож байгаа. Яг өнөө саяны энэ илэрхийлэл нь бас яг ингээ бүгдээрээ эсэргүүцээд идэггүй юм байна гэдэг чинь сая Орооны одоо Орооногийн гэрээг батлахад тий олон нийтээс ч тэр хурлаас ч тэр маш өндөр дэмжлэгтэй за тэр төмөр замын холболт ч гэсэн ингээ явж исэн. Тэгэхээр бид бүгдийн хувьд ч гэсэн компаниудаас шаардж байгаа зүйл нь олон улсын нөө ESG стандартаа авсан. Тэрнийхээ дагуу нөө нээлттэй засаглалын хууранд бүх мэдээгээ ил тод болгоо. Одоо яг таны хэлж байгаа хууль хэдийгээр батлагдаагүй ч гэсэн олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагад нэгдээд 16 жил болсон тий бид нар одоо компани хариуцлагатай төслүүд бол ил тод саяны мэдээлэлүүд бүгднийг ингээ тайлах хэмжээг болсон. Тэгэхээр нөгөө асуудал ингээд орон нутгийн иргэд эсэргүүцээд байна гэдэг нэг эзэн биегөө нэг юм дайсан гаргаж ирээд тэнд ингээд төслүүдийг нэг гацаагаад байдаг зүйл бол байдгийм байна. Саяны одоо яг энэ гэрээн дээр чинь та нэлээд бас зориг гаргаж энэ дээр явсан. Энэ дээр салбар бол айгүй юутай байсан. Одоо яг санаатай санаагүй одоо албаар ингэж тэрийг сөргөөр харагдуулах гэж байгаа зүйл байсан ч гэсэн салбарын хүрээнд бол нөө нийтлэг хэрэгшээ харж гин. За цаашдаа энэ улс их орны эдийн засаг гэдгээр бол манайхан бол нэлээд энэ дээр бол ажиглж сууж исэн бүгд л одоо яг энэ дээр дуу хоолой гаргаж исэн. Тэгэхээр цаашдаа бид нар бас саяны таны ярьдгаар зөвхөн одоо төр ингээд хувь эзэмшээд байх биш. Орлуулж одоо зөв хувилбаруудаа сонгож те дараа дараагийн төслүүдээс хөдөлгөх ёстой гэж одоо ойлгож байгаа. Тэгэхээр энэ дээр бас бид нар саяны нүүрсний унахад ялангуяа оюутлын хөдөлгөөний гүний уурхайн бүтээн байгуулалт дуусаад олборлолт нэмэгдсэнтэй холбоотойгоор экспортын засгийн одоо баяжмлын экспорт нэмэгдээд тэрнээс тодорхой одоо нэмэлт одоо орлогыг олж ирсэн шүү дээ. Тэгэхээр цаашдаа бас бид нар яг энэ зөвхөн уран дээр биш зэс дээр ялангуяа одоо дэлхийд байхгүй бас жишээг нь тавьсан сууж байгаа. Яг л нөө дэлхийд байхгүй стратеги орд гэдэг шиг те. Энийг одоо бас яг энэ хуулиараа шинчилж оруулах юм бол нөө бэлэн болоход эргэлтэд ороход бэлэн болсон одоо хэд хэдэн төслүүд дээ шүү дээ. Нөөцөн тогтоогдчихсан те. Тэгэхээр эдгээрийгээ та хэд маань бас энэ ойрын хэдэн жилдээ хөдөлгөх яг бодиттой юм ажил байна. Одоо за зэсийн боловсруулах үйлдвэрийг болвол одоо сая ерөнхий сайд очоод тэгээд одоо үүний одоо урдсган бүх одоо ач холбогдлоо өгнө гэдгийг илэрхийлсэн. За ер нь бол импортыг орлох чиглэлээр бол одоо бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа боловсруулах үйлдвэрүүдийг бол дэмжих ёстой. Баг нуур дээр ч гэсэн тэр пиролизийн үйлдвэр байгуулах. Ер нь бид түүхийд гаргаж байна. Тэгээд тэр түүхийдээ эрхэн нэм үр түүлдээх үү. За тэгэл одоо 5-7 хаан бүлэг орд дээр ч гэсэн одоо бас бид нэр боловсруулах үйлдвэрүүд хувийн хвшилж гэсэхнээсээ хийцэн л байдаг. Түүнийг ашиглах ёстой. Яагаад ингэ түүхийгээр нь гаргаад байдаг. Нэг угаас үг нь мэддэхгүй угаагаал $20 нэмэгддэг. Тэгээ бид ингэж байж болохгүй л дээ. Тийм учраас бид нар илүү боловсруулах үйлдвэрүүдийг барих чиглэл рүү одоо бүх анхаарлаа одоо тавих ёстой гэдэг ийм л бол байр суурьтай байгаа. Тэгээ ер нь одоо нүүрсний унахаар манай эдийн засаг ингээс авалж ийн гэхээр ийм маш мэдрэмтгий тий имзэг ийм одоо эдийн засагтай. Гэхдээ өвн зэсийн үн өсч л байдаг. Алтны үн өсч л байдаг. Өнөөдөр зэсийн нөөцөөрөө дэлхийд бараг энэ чинь 6-ад тий
одоо баг Жоншор ч баг ихний 5-д явж байгаа. Ураанаар ихний 10-д явж байгаа улс шүү дээ. Тэ. Тэгэхээр ийм улс ийм цөөхөн хүн яагаад ингэж амьдрал гэдэг асуултанд хариулах хэрэгтэй. Бид нар нөгөө улс төрөө дийлэхгүй шүү дээ. Яг үнэндээ. Улс төрөө дийлэхгүй нэхэр нэг 100 хүнийг дийлэхгүй байхгүй. 100 хүрэхгүйтэй нэг 50 хүн байгаа. Нэг 50 хүнийг дийлэхгүй шүү дээ. Дараагийн сонгуулиас айдаг. Дараагийн сонгуульд одоо ингэчдэг нөгөө хэд чинь ингээд лайвдаад ингээд эхлүүл яана гэх. А түүнийг хойно хаяад ирээдүйд энэ 3.5 сая хүн баялагтай эзэн болоод тэр 51% аваад хүн болгоо хуримтлалтай болоод тэрийг эрүүл мэндтэй орон сууцтай боловсролтой зарцуулаад сайхан амьдрах нийгмийг бид бүтээх ёстой шүү дээ. Тэгээ яагаад утаа гэдэг байгаа мөртлөө тий яагаад одоо утаа гэдэг бид нар бухимдаад байгаа мөртлөө юу үйлдэл хийж чадахгүй байна. Өнөөдөр багнуурын нүрсийг л тий одоо тэр чи пиролизм үйлдвэр байгуулвал агарын бүрт бууруул. Энэ муу хэлүүлээд байгаа энэ уран чинь хамгийн түүхий идэж штэ. Энэ чи эрчим хүч штэ. Тэгэхээр бид нар бодол санаа үзэл баримтлал итгэл үнэмшлийн хувьд урагшаа хараад тэгээ өнөөдрийн нэг 2-3 өдрийн асуудлыг биш урагшаа хараад явбал маш богино хугацаанд бас босч ирэх болцоо бол манад бол байгаа шүү гэж бодож байгаа. За маш их баярлалаа. Тэгээ мэдээж яг таны түрүүн бас дурдсанаар нөгөө ирээдүйн боловсон хүчин маш хэрэгтэй байгаа. Өнөөдөр одоо манай салбарт ажиллаж байгаа төр хувийн гэхгүйгээр бүхэл компаниуд одоо хүний нөөцийн бүрдүүлэлт бол 70-80%-тай. За тэгсэн мөртлөө энд бид нар маш өндөр технологийн дэвшил, хөгжил, автомат, робот, дижитал, AI гэл тэ яриад байгаа мөртлөнгөө одоо боловсруучч маань тэр ур чадвараа нэмэлт одоо эзэмших ёстой ур чадвараас эзэмшиж чадахгүй байна. Тэгэхээр энэ дээр бас таны ярьдаг бид бүхэн бол ирээдүйн инженер гэдэг хөтөлбөр санаачлаа ингэ явж байгаа. Таны ярьж байгаа тэр маань ч гэсэн бас энд маш том үүрэг гүйцэтгэх юм байна гэж харж байна. Бас нэг асуулт асуугаа мартчихж одоо маш их шүүмжлэлд дагуулж байгаа төрийн өмчит компани нөө засаглал одоо буруу байна тий ашиггүй байна. За Эрдэнэс Монгол, Ирчис Монгол гээд бараг нэгдлийн хүрээнд 30 компани байна. За Эрдэнэс Монголын хүрээнд бараг эхний 5 л орлоготой байна тий. Бусд нь орлогогүй байна. Тэгэхээр энийг одоо хувьчлах хэрэгтэй гэдэг одоо улсын хурлын гишүүд хүртэл одоо төрөмжт компаниудаа шүүмжилж байна шүү дээ. Тэгэхээр цаашдаа бас энэ өрөө шиггүй ажиллаад байгаа компаниудыг хэрхэх хэрэгтэй юм бэ? Энэ дээр ямар одоо ойрын хугацаанд орвтой их ажлууд юм? Яг гоо хэрэгжлийн сайд байхдаа бол би яг энэ төрийн өмчийн компаниудыг бас эрхлэх асуудлын хүрээнд хариуцдаг байсан. Тухайн үед бол бид нар нэгтгэх, нийлүүлэх, өөрчлөн зохион байгуулах бас шийдвэрүүдийг гаргаж ирсэн. Хэрэгтэй байсан баг тийм. Авцам ашиглалтад азаа гэж хориул ингээ нийлүүлэл үзлээ. За зарим компаниудыг нэгтгэхэд үзлээ. Гэт нэлийн болсон. За тэгээд тухайн үед би бас төсөвдөр энэ олон улсын хөндлөнгийн аудит хийлгэх зардлыг засгийн газар шийддэг байя. Тэгвэл хөндлөнгийн аудит хийлгэх, андеррайтер хөлслөх энэ төрлийн зардлуудыг чинь компани өөрөө гаргахыг гэхээр чинь цахилгаан холбоо компаниг бид нар үлж чадаагүй л байхгүй. Тэгээ бүтэн үнэлж чадаа. Хөндлөн олон улсын аудит оруулж чадаа. Андеррайтер авахгүй зардлаа гаргаж чаддаг. Гэтэл яг овчлох хэрэгтэй. Овчлохтаа бүр ингээд бирж дээр гаргасан ч болно. Хэдхэн арга байгаа шүү дээ. Шууд дуудах худалдаагаар. Тий. Шууд зарыг. За эсвэл энэ хоёр арга. Нэг нь оюуны өмчийн асуудал, нэг нь байр барилга үйл хөдлөлттэй асуудал. За эсвэл IPO гаргахыг гэхээр иргэд сонирхгүй, нийгэм сонирхгүй, тэгээ хувьцааг нь авах уу. За ингээл янз бүрээр үүдсэн. Ингээд эцсийн үр дүнд бол төрийн өмчт болон орон нутгийн өмчт компани бүтээн засаглал хил тод байдлыг сайжруулах хуулийг хэлц хэсгийн дэмжсэн. Өнгөрсөн чуулганаар. Одоо энэ намрын чуулганаар батлагдах хэвээр. Энэ хуулиар бол засгийн газар гарч ирээд шинэ засгийн газар байгуулагдаад тухайн засгийн газраас төрийн өмчт компаниудад баримтлах үндсэн чиглэлийг оруулж ирдэг. Тэгэхдээ аль аль компаниг нэгтгэх, аль аль компаниг өөрсдөө зохион байгуулах, аль аль компани дээр одоо IPO гаргах юм бэ гэд ингээд листээ оруулж ирээ баталдаг. Тэг зардлын хамт. Ингээд шийддэг хуулийг оруулж ирсэн. Тэгээ энэ шинэ хуулиар бол ямар болж байгаа юм бэ гэхээр одоо ийм байгаад төрийн өмчт компани, орон нутгийн өмчт компани, улсын үйлдвэрийн газар, орон нутгийн өмчт үйлдвэрийн газар, аж ахуйн тооцоод үйлдвэрийн газар. Энэ яагаад вэ гэхээр ерөөсө хоёр л ангилж. Нэг бол төрийн өмчт компани, нэг бол public institution, нийтийн үйлчилгээний байгууллага. Тэр нь юу юм бэ гэхээр ингэж байгаа. Хувийн хвшлэр хийх гэхээр хийдэггүй. Одоо ашиггүй учраас хувийн хвшил зарим хвшлээ хийхгүй шүү дээ.
Тэгэхдээ төр заавал авч явах хэрэгтэй. Одоо зарим үйлчлэгчнүүд чирж явах шаардлагатай тийм. Одоо дээрэс нь үндэсний аюулгүй байдалтай холбоотой. За магадгүй үндэсний дата төв гэдэг бол улсын төсөл үйлдвэрийн газар. Тэгээ тэр компанийг одоо бид нэр хувийн хвшилт шилжүүлж гэхээр бас энэ үндэсний аюулгүй байдлын асуудал юм байна. Тэгэхдээ хөгжүүлэлт хийх нь бол хувийн хвшил хийж болно. Суур дата база төр хамгаалж явах хэрэгтэй. Тэнгүүд тэр байгууллага бол өөрөө public institution болох буюу сайдын багц дээр мөнгө суuna. Энэ 20 хүний цалин тавих нь шүү дээ. Тэгэд болоо. Тэгэхдээ тэр байгууллага дандаа бусдаар гүйцэтгүүлэх зардал авч болно. Системээ хөгжүүлүүлж болно. Тэ одоо янз бүрийн одоо шинэ софтвер авч болно. Гэрээгээр ингэж яв. Өөрөө хөгжүүлэлт хийхгүй. Тэ тэр шиг. Бусад төрийн өмчт компани гэдэг статус бол ерөөсөн ашиг олох зорилготой. Татвар төлөх зорилготой, ашиг олох зорилготой. Гэхдээ хувийн хвшил хийж болох салбаруудад бол төрийн өмчт компани оролцохгүй гэдэг л ийм л хууль. Тэгэхээр ашиггүй байгаануудыг бол бүгдийг нэгтгэх нь өөрчлөн зохион байгуул, татан боол. Бодиттой ойр хугацаанд хийх ажил юм. Тийм хууль батлагдавал хийхээс үүрэг шүү дээ. Дээрээс нь сая бол шинэ засгийн газар байгуулагдаад 20 компани чинь нэгтгэхэд өөрчлөлт зохион байгуулаад нэгтгэжлээ. Бараг энэ чинь 2 их 80 төрсэн баг шүү хэмнэлт. 9% хэмнэлт гэдэг ингээд бүгд хийгдлээ шүү дээ. Компаниуд нэлээд их цэгцэрсэн. За жишээ нь Эрдэнэс Монгол бол ингээд нөө уулуурхан компаниудаа нэгтгэсэн. Дээр нөгөө толгой компани нь Эрчис Монгол гэдэг бусад компаниудыг нэгтгээд ингээд үтсэн. Одоо Эрчис Монгол бүхэлдээ л ер нь менежментийн өөрчлөлт хийгдэж. 9% хэмнэлт бол дээрээсээ бүх төвшөнд хийгдсэн. Одоо хууль гарсны дараа засгийн газраас төрийн өмчт компаниудаар баримтлах чиглэлээ гаргаад байна. Тэр үеэр аль компаниг нээлттэй болох уу? Аль компаниг шууд ховчлох уу? Ганцхан зөв зам дуудлах бодлоо. За эсвэл алийг нэгтэх. Гэт ингээд шууд чиглэлээ листээр оруулж ирэл батлах хэрэгтэй. Тэгэхээр ер нь бол яг богино хугацаанд энэ олон компани нэгтгэх, татан буулгах ажлууд бол нэлээдгүй хийгдлээ л дээ. Сая ч одоо барыг 6 улсын зөвлөлтөрийн газар татан буугдлаа. 20 орчим нэгтгэж нийлүүллээ. Ажлууд хийгдэж байна. Гэхдээ хууль гарснараа хоёрын статус бий бол. Үнэхээр авч явмаар байгаа бол одоо тэрийг бол одоо юу гэдэг заавал тэр хувийн хвшил үнэхээр орж идэх салбарууд бас байдаг. Тэрийг бол зүгээр маш ойлгомжтой л болгоё. Энэ бол паблик нийтийн үйлчилгээний байгууллага. За сайд тань дээр 20 хүнийхэн цалинг тавилаа. Энэ 20 хүн цалингаа аваад магадгүй хувийн хвшлийн хямдхан зардлаар бас зарим үйл ажиллагаа явуулж болно шүү дээ. Ингээд явах. Ийм л зарчим руу шилжийе л гэж байна. Тэгээд эдийн засгийн эрхчлөөний хуулиар ч гэсэн ер нь өрсөлдөх хувийн хвшил хийж чадах салбарууд бол төр өмчт компани байгуулахыг хориглоно л гэдэг ийм заалтыг шууд одоо бичиж байгаа. За маш сайхан мэдээллүүд байна. Одоо ингээд уулуурхаан 7 хоногор бол бид нар манай энэ дугаар цацагдана. Тэгэхээр энэ дээр бас яг одоо манай салбарын хөрөнгө оруулагчид буюу гадна дотны одоо энэ нийт хөрөнгө оруулагчдын 70% гэж байна. Тэгэхээр эднэрт бас маш их эерэг мессеж, санийн эрхчлөөний хууль, за хуулийг зөвхөн ашигт малтамлын хуулиар харахгүй хөрөнгө оруулалтын хуультай багцаар нөгөө 100 гаруй хуулиа харна гэдэг маань бас одоо миний хувьд одоо энэ яг энэ хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах дээр баг одоо нийт 20 гаруй жилийн карьерийн 5 жилийг зарцуулсан. Энэ бол үнэхээр ингээд даамжраад одоо бүр сүүлийн 10 гаруй жил бол ингээд хуулийн тоо стандартын тоо 2 дахин нэмэгдэж байгаа. Тэгэхээр энэ маань ингээд нөгөө хууль эрх зүйн орчин маань нэг хэсэг юм контролгүй явсан шүү дээ. Маш олон хуулиуд гарсан, хоорондоо уялдаа холбоогүй байсан. Тэгэхээр энэ асуудлууд ингээд цэгцрээд явах юм байна гэж ойлгож байна. Тэгээ энэ дээр бас мэдээж яг тантай санал нэг байна. 100% одоо залуучууд гарсан бидний харж байгаагаар бол парламентод маш олон одоо залуу улс төрчид орж ирсэн. Мэдээж Монгол улс залуу залуучуудын орн тэгэхээр энэ дээр сонгогчд бол та нараас одоо юу гэдэг хуучны улс төрч ах нар шиг одоо уулуурхаа эсэргүүцдэг бол тэнд одоо тодордог биш яг одоо эдийн засгт хэрэгтэй, нийгэмд хэрэгтэй, улстай хэрэгтэй зөв шийдвэрүүдийг гаргах юм бол сонгогчд бол энийг бүрэн дэмжиж явах одоо яг ийм түүхэн цаг үед бас та бүхэн ажиллаж байгаа. Тэгээ энэ дээр бас залуу улс төрчид маань манлайлал үзүүлээ. За таны хувьд бол томоохон хоёр одоо төслийг энэ салбарт одоо эхлүүлсэн явж байгаа талархал илэрхийлье. Тэгээ мэдээж орооно төслийн хувьд бол цаашдын одоо үйл ажиллагаанд бол үе шат болгон дээр нь л төрийн одоо дэмжлэг тусалцаа бол нэн шаардлагатай байгаа. Энэ дээр бас та бүхнийг хамтарч ажиллана гэдэгт бол найдаж байна. Ингээд таныг өнөөдөр бас цаг зав гаргаж хүрэлцэн ирсэнд маш их баярлалаа. За баярлалаа. За баярлалаа.